гурлаа нэг нуулгүй ярил л да. Ерөнхийдөө зах зээлийн үнэлгээг бол мэдж байгаа тий. Ерөнхий төвийн клубууд ямар байна, захын клубууд ямар байна, жижиг ивентүүд ямар байна, найз нөхдийн гуйлга бас байна тий. Тим үед гарна. Надад бол пэй баг санагддаг. Клубууд нь DJ-нэр хамгийн чухал хүмүүс шүү дээ энд. Тэгсэн мөртлөө пэй үнэлгээг айгаа анханасаа бага өгөөс сурцсан. DJ-нэр нас тэр үнээр нь тоглоо сурцсан гэж би боддог байхгүй. Тэгэхээр DJ пэй жоохон үнэлдэг болоосоо клубын энэ бизнес хийж байгаа хүмүүс ойлгодог болоосоо гэж. Одоо жирийн нэг ивент дээр нэг cover дуулдаг хүүхдүүд ирэл 2-3 дуу хүний дуу coverч дуулчаал тэгээ аваа явж байгаа пэй болон DJ-нэр ч одоо өдөрт шинжилээр нэг л гиг хийж амжиж байгаа шүү дээ хамгийн сүүл бацдаг болохоор тэгээд нэг цагийн өмнө нэр орчноо мэдэрнэ хойшоо дилей явуулна хөгжим техник авчирна тэгээд нэг цаг 30 минутаас 2 цаг тоглоно тэгээд аваад явж байгаа харьцуулж байгаа пэй бол надад бага юм шиг санагддаг Монголд ялангуяа клубууд бас хамгийн гол хүмүүс гэж байгаа мөртлөөс пэйн тим сайн үнэлэмжтэй байж санагддаг. Энийг би бол нэг нүгүү хэлмээр байна. Мэдээж доллар руу хөрвүүлвэл хэцүү л дээ. Яг гадны зах зээлтэй харьцуулахгүй л дээ. Би дотоодынхын зах зээлийг анзаараад дотроо анализ хийж бодоход хангалтгүй санагддаг байхгүй юу?